За удаач та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Орой юм уу өглөө бас янз бүрийн үйл үзэж байгаа хэлтэй. YouTube дээр бас их маань нэвтрүүлгийн хандлт нэх байдаг учраас гадаад байгаа монголчуудаас эхлүүлээд хөдөө орон нутгад байгаа хүмүүс юу нэг хөвчлэн хүмүүс YouTube-оор бас үздэг юм байлээ. Судалгаагаар би харлаа. Тэгээд TV телевизийн эфирээр бол бим гараг болгоны орой 22:30 минутад шинэхэн дугаар маань гардаг. 2 хоног бас та бүхний хүлээлгээд сонирхолтой зочдтой иргэн уулзаж байна. Өнөөдрийн зочин бол нэгэн зөв хамтлагийн дуучин. За сүүлийн үед бол соло уран бүтээлээ хийгээл гой бүсгүүчүүдийг тэрвээл клип хийгээд байгаа стил имижээ 100% эрээс өөрчлөөд гайхалтай уран бүтээлүүдийг гаргаж байгаа заяатай уулзахаар урьж авчирсан байна. Ирсэн баярлаа. Баярлалаа. За би бол ихэвчлэн залуучуудтайгаа орой үзээсэй гэж бодож байна. Ер нь л ихэвчлэн орой үздэг юм баг те. Эсвэл ажиллаж байсан те. Тэгээд TV5 телевиз үзэж байгаа. Тэр тундаа зөв яриаг үзэж байгаа зөвхөн залуучуудтай орой мэнд өргөе. Баярлалаа назар ирсэн. Тэгээд ер нь бол их ярилцлага өгдөг. Ямар хүн болоо тэр хүний хувь хүн ямар хүн бол гэдэг тийм хүмүүсийг би оролцуулдаг. Тэрнээс биш бүх нэвтрүүлгээр ороод өөрийнхөө бүх юмыг дэлгэж идэг хүмүүс бол ер нь их оруулах би хүсэлтэй байдгүй. Тэгээд өнөөдөр бас их сонирхолтой ярилцлага болох хаа гоё нээлттэй ярилцсан ухаа гэж итгэж байна. Юм нуухгүй бах тийм ээ. Тайлж байгаа чамаа ярьсан чамаа. За тэгээд ер нь бол юм идсэн гэсэн. Гэхдээ хоёул өдрийн хоолоос идээд за нэг гоё микс пицца амтлангаа сайхан ярилцъя гэж би бодлоо. Тэгээд энэ хэсгийг манай оператор харин сая сугтад аваа явуулсан. Тэгээд нэг гоё пицца идээд хоёулаа ярилцгаая. Тэгээд энэ бол өдрийн хоол, оройн хоол гэж янз янз өгдөг шүү дээ. Өдрийн хоолыг өөртөө, өглөө хоолыг өөртөө, өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найзуудтай гэж байгаа. Оройн хоолыг дайсан даа гэдэг те. Тэгэхээр ер нь бол хоолыг ер нь бол яг цагаар иддэг үү эсвэл минь өгшин зүгээр нэг тааралцсан үед нь л идэ явчихдаг уу? Үгүй ер нь бол айлхоор нөгөө цагаар идэх боддог. Тэр зүсмэ өдөр нэг өглөө би нэг хайх тэр мэдж чадахгүй. За нэг өндөг шаруул шаарчин тэгээд. Яаж навадах уу? За зүгээр байж. За байж тий. Тийм тэгээд өдөр бол айлхоор л яг өөртөө цаг гаргаад нэстэй сексидл гэдэг шиг хоол идээд. Тэгээ орой болохоор нэг тараг марг ч юм алим жимс идэж чаад унтахыг бодож байгаа. Ягаад тэгэхээр нөгөө фитнест яваад тэгэхээр чи нөгөө багш нарын цаанаасаа бидний цагнадаг. Чи одоо хүн хөтлөө чамаа махалтлан ингээд тасаал хэлгээд тах чи орой чи хуушруу цөв идсэн биш үстэй гэл те. Тэгэхээр айлхоор өдрийн цагаар ер нь гэхдээ орой хоол бол 6 цагаас хоол идэхгүй л те. Яаж ч үсэн. Тэгээ сурч хэрэгтэй юм шиг байна. Орой хоол ч ер нь тэр чигээрээ тархалтай болдог. Тэгээ энэ бол их муу шөнө унтахад ч ихсэх зүүдэлдэг. Би ч кино зүүдлэл унтчих шүү дээ. Би өөрөө шөнө мэддэг шүү дээ. Би тэгээ байнгын бол хийж чадахгүй шүү дээ. Ингээд орой мэдээж үлсэл яах tal ихнэр лүгээр за орой хоолж. Яа орой ярил цөм мөн гэж бахаа идчихэж байгаа байхгүй. Идчихгүй чинь тэгээ нөгөө нохоон төгдөл байшин дээрээс нисэж чинь гэл те. Сэж чадахгүй те. Их зүүдлээ. Өдөржин тэгээ зүүдэндээ таанаас гэсэн зүүдэндээ ингээд гүүгээр ингээд яад дээ шүү дээ. Явдгүй шүү дээ. Нохоо мохоо тэр хоёроос алах гээд байгаа хүмүүс бол зүгээр хойно шууд ирээл ингэдэг те. Гуравдыгэр их айхтар зүудэлдэг хүмүүс шүн их юм иддэг хүмүүс байдаг байхгүй. Тэгээд энэ бол заяа бас одоо их гоё эрүүл амьдралын хэмнэлд ороод байгаа юм шиг харагдаад байгаа сошиал медиа төсөл дээр юм. Тий. Ер нь тэгээд одоо ингээд яг эхнээс нь ингээд чиний хувийн амьдралаас соёл ингээд цаа яриад эхлэе те. За одоо ямар жилтэй ямар юуны орд вэ? Юунаас хүнийг их тодорхойлдог зүйлүүд энийг юм аа гэж би хувьдаа итгэдэг байхгүй. За хилэнцгийн орд. Тийм тэгээд одоо 60 талыг наслах гэж юм да. 60 талыг наслах гэж юм. Яг ямар жилтэй юм бэ? Жилийн үед. Жил тэгэл тэр чинь бас жил чинь сонио шүү дээ. Би яагаад чинь жоохон тийм хүн жоохон итгэдэг байдаг байхгүй. Хилдэггүй. Тий 91 хилдэггүй. Ер нь бол 30 тайл гэж ойлгоч тий. Тий тэгж ойлгож байна тий. За тэгээд хилэнцгийн ордныхан бол манай эхнэр өөрөө хилэнцгийн ордолтой. Тэгээд ер нь бол нэг юм хилэнцгийн зөв юм байдаг тий. Танай ихэр чи яг тийм байгаа. Тий. Ер нь тэгээд айлыг ер нь бол ямар нэг юм яг жоохон өдөртөө авч явсан тий. Нэг тийм хүмүүс байдаг гэж яг би нэг ганц мэдээлэлд уншиж ирсэн юм байна. За тэгээд ээж аваа сэтгүүлээвэ. Ээж аваас найз нь дээр хоёр ихчтэй. Тэгээд айлын ялах. Айлын баг. Айлын ганц уу. Өстой ажил хийж өсөөгөл. Өө хийн штэ хийлгүй дээ. Хийн штэ. Хоёр ихчигээ дээр маань хоёр ихч чинь үлгэр дуурайл үзүүл штэ. За мэдээж багтаа нөгөө ахтай найзны гарал ахтай болсон бол бас гоё байж таа ч гэдэм үү. Тэгээд нөгөө эрэгтэй дүүтэй ч гэдэм үү. Тэгж боддог лээс л та. Гэхдээ яг нөгөө хоёр ихч маань юм айгүйх ойж майдаг ч юм уу. Тэгэл тэр талаас ер нь жоохон тийм эмгхтэй хүмүүстэй
Тэгээ ээжтэй аавтаа гэхээр 2 эрэхтэй 3 эмэгтэй нууссан гэхээр дийлэнх эмэгтэй учраас жоохон тийм уйхан тал руугаа өсчдөг юм байл. Би ч ингээд кино маань үзэхээр дороо өвлждөг шүү дээ. Эхнэрээсээ баг төрүүлээд буруу дэш яаж байгаа нэг юм гэж аваад тий. Тэгээд бас эрэгтэй хүн чинь тийм амархан үйлээд байдаг шүү. Тийм их шүү. Тийм. Гэхдээ яг хаа эмэгтэй хүмүүс эмэгтэйлэг бол биш те. Эмэгтэйлэг бол буруу ойлгож байна. Эмэгтэйлэг бол биш. Би чи бол ер нь эрэгтэйлэг. Сэтгэл зүйн тал дээр л энэ жоо уян. Тийм, ерөнхийдөө бол яг хөө тийм хүнийг өрөвтөх ч гэдэм юм уу те. Тэгээ эмэгтэй хүмүүсийг илүү ойлгодог ч гэдэм юм. Тэр тал бол нэг жоохон нөгөө ихснэр маань ингээ заагаал байнгын дээр ингээл. Одоо мэдээж ихнэрийг нь хүмүүс таньж байгаа те. Үндсэн телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч Одсея гэж те. Тэгээ одоо ихнэртэйгээ хэдэн хүүхэд төлөөгөө? Нэг бэбитэй. Нэг бэбитэй. Би бас зураг нарж ирсэн. Ээжээгээ ингээд гарч яхад нэг л урд нь очил. Хөөх юм байлээ шүү дээ. Тэгээд нэг бэбитэй одоо ингээд хоёул яг ажил хөрлөм яг ид ингээд амжилттай яваа залуучууд. Ихнэртэйгээ ер нь яг хэдэн он танилцж ирсэн анх. Сургууль дээр нь байхад нэг уран бүтээл хийж яваад ингэсэн гэсэн шүү дээ. Чинээс ширгээл аваа ийцээ. Яг хөө мэдээж нөгөө хүний хайр сэтгэл одоо юу хайгаал те өөрөө хайгаал гэж болдгүй юм байл л те. Яг тухайн үедээ ингээд момент олдоол тэр цаанаас ингээд бүх юмыг дараа нь хэдэн жилийн дараа бодохоор яг бүр нэрээ сони юмаа гэж яригдчихэж байгаа байхгүй. Тэгээд би нэгэн зөв хамтлагийн клипээр анх бид нар төгслийн тухай дуу гэдэг тэрийг клипчүүлээд их нэрийг хүмүүнлэг ухааныг сургуулаас очиж олж авч те. Тэгээ анх танилцж исэн 2008-аас одоо 10 дахь жилдээ бид тэр болж байна да. 10 дахь жил. Тий 10 жил гэдэг бол бас нэг тийм юу баг биш те. Үнэхээр их хугацаа шүү дээ. Энэ их хугацаанд бол их л олон зүйлийг давж хамт туулсан байх гэж. Тэгэл жаргал зовлон те. Эхлэл их гоё байдаг те. Ямар нэгэн зүйлээ. Эхлэл амар гоё. Хүүхдтэй болоод дэрэнгүүд бүр гоё. Тэр юу болов эхлэл бол бүр цаашаа те. Эхлээ чамайг их гуйлгасан уу? Эсвэл бас нэгэн зөв тэр хэд од байсан юм чи те. Од залуутай шууд тийм улаан спорт машин чи ундаг байлаа шүү дээ. Тэгэнгүүтэл эхнэрийгээ бас тэр чи би бас жоохон танилцдаг үс ярьж байгаа. Тэгэл манай эхнэр ингээд би сүүлд очсон. Манай нөгөө гурав очсон. Чи одоо би ч бас нэг хамтлагийнхаа стилист гэж хамгийн царайлаг байсан. Манай залууч гоё залууч байх шүү дээ. Тэгэнгүүтээ хүмүүлийн гадаа чи ирээ би тэр өдөр очихгүй байсан байхгүй өөрөө ажилд явж байгаад зүгээр чи дараа нь ингээд нэг охин сонгоцоо чи ирэхгүй бол дараа нь олон толгой юм яриад байна ингээд наавал гоншгоно гэсэн юм шиг. Тэгээд би очисон чил манай их нэр үз зогсчихсан байхгүй аалаг юм урт тус үстэй. Тэгээд би ч бас хавар тэнсэн лайк харчаад буухтаа бас нам балтахгүй шүү дээ бас нэг дууч юм байна. Тэгээд гоосаа мано ороо манай клипэнд тоглож байгаа юу гэсэн чинь тийм ээ гэл. Тэгээд бид яг тухайн үед хороолт тойлоо яг амдэрч таарсан байхгүй. Тэгээд манай нөгөө хэд маань аз залж өөр тийшээгээ. Тэгээд би чи улаан машиндаа суугаад таксаалаад гэрт нь өргөж өгөө. Тэгээд клип чинь нэг баг нэг өдрөө өвдөхгүй шүү дээ. 4-5 хоног өвдөж байгаа. Өглөө хамгийн дөрөнд очиж аваад ингээл хоорондоо дотносоо ярилцаал орой зоогн дүүрээл ингээл тэгж байгаа л нэг өдөр би шууд нөгөө тухайн үед чинь хай тав гэж нэг айхтар байсан. Хүн нөгөө шууд ингээд шаардлагатай байсан тийм ер нь би чамд одоо хайртай ч юм уу чи надад таалагдаад байна. Хоёлоо өрхий шиг юм. Тим жоохон надад жоохон зориг дутсан юм уу. Би нөгөө юм бичээд энтер ч юм уу дараа амар амархан те. Бичиж байгаа л тас ял явуулсан чинь. Тэгэл ерөнхийдөө бол наашаа эрг хариу өрөөл. Тэгэл итгэжэл бас нэг үзэж 10 жил болсон авчих те. Тэр нь л хэцүү бол байгаагүй юм те. Залуучууд шиг ингээл би амар өрдөлтөй юм 3 жилгүйгээд өөст гүүж нэг юм өөр юм болгож авсан. Тийм юм бол байгаагүй те. Яг ч бас манай хүн зайч одолтой тэгээд од хүн болохоор ямар ч бүтэн гүүхгүй л байлгүй те. Улаантай машин дээрээ онцсон стилтэй залуу асуулаан те. Асуулаан тэгээд тэгээ манай ихнэр чинь бид надаас бас нэлээд дүү штэ. Тэгээд би ихнэрийг нэгдүгээр курс дөнгөж 10 жилээ төгсөө нэгдүгээр курс байхад нь аваас утчих штэ тий. Тэгээд одоо төгснөөс хойш барыг одоо барыг 7-8 жил болсон. Тэгээд үндсэн телевизэд ажиллаад одоо 7 жил болсон баг жишээтэй. Тэгэхээр цаг хугацаа мангар урдан байхгүй. Нэг урдан тий. Мэдээж яг энэ нэг 10 жил гэдэг хугацааны хамгийн гайхалтай үе нь бол А болж байгаа дөрөв явах тий. Хэдэн жил ирэхэд А болсон бэ? Одоо манай хүчин дөрөвтэй битэр чинь ирэхэд бол 5-6 жил ирэхэд. Гэтэ би яагаад битэр 5-6 жил болж өөртөө болсон гэхээр
мэдээж амьдралаа ханыг сонгож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дороо одоо юу гэдэг би ч нөгөө дээр хоёр хүчтэй гэдэг чинь алтан зөвлөгөөнүүд байна шүү дээ тий. Хайлын хүүхдийг эрт зөвлөж болохгүй гэж. Тий тэр чинь ерөөс хамгийн гол юм жилүү. Амьдралын гол утга учир чинь хүүхд чинь тоглоом биш шүү дээ тийм үстэй тий. Тэгэхээр бид тэр хоорондоо хэрэлдэж үзнэ муудалцсан. Тэгэл хоорондоо сайндах амьдралын тэр шалгуур болгоныг бие биенийг танихын тулд тий 4-5 жил би ер нь юу гэдэг даамаадныхаа дүүнэрч ч гэдэм үү хэлдэг байхгүй. За чи нэг залуутай өргөж байна тий. Нэг бол нэг охинтой өргөж байна. Доор чи 3 жил өргөчээд хүрхтэй болоор гэж би зүгээр хэлдэг байхгүй. Тэгэхээр тэр бол нэг алдаа биш ах гэж бодож байгаа. Айгу сэтгэл хөдлөлөөр хурдан хийсэн зүйл магадгүй цаашаалаад муу үр дагавартай байх ч үндэстэй байж болно шүү дээ. Яг нь за хүүхдүүд бол хоёр хос яагаад болохгүй юм болохгүй цаанаас сална шүү дээ. Салаад үсттэй тий. Гол нь хүүхдтэй олчоод салж өрөөсөн болохгүй байхгүй тий. Аав нь хариуцлага, ээж нь хариуцлага гэдэг ухамсарлж иж тэр амьдралыг босгоо цаашаа явна шүү дээ тий. Тэгээд хөгшөө одоо хөгжлөө эмээ өвөө болтлоо ач хуч үзчтэй ач хучаагаа харж тий. Манай монголчууд хамгийн гоё юм дээр шүү дээ. Эмээ өвөө болол гадаадын бол тийм байхгүй тий. 18 хүрлээ баа хэл тий. Манайхан бол тэгэл нэр хүүхдлээ ээж аав нь араас нь байдаг. Явдаг. Тийм гоё ёс заншилтай болсон шүү дээ. Тэгээд маань нэвтрүүлэгт ингээд яг орж ирээд өөрийгөө ингээд дүгийлэх, лаг харагдуулах ч юм уу тиймэрхүү хүмүүс маш их байдаг байна. Гэхдээ би заяаг болохоор сошиал медиа дээр хардаг хүмүүс ч гэсэн тэрийг нь хараад ойлгодог байх. Тэр ээжээгээ хайрлаж байгаа хүүхдтэй ингээд хамт ингээд ээжээгээ хүлээгээл гэртээ байж байгаа нь харахад амар хөөрхөн санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ хэлж байгаа болгоно яг өөрийнхөө туулсан яг хийж бүтээсэн зүйл нь учраас хийгээгүй ээж хүн нэг хийсэн юм шиг ярьдаг тийм биш гэдгийг би мэдж байгаа учраас их сайхан санагдаж байна. За тэгээд худлаа биш гэсэн үг л дээ. Өөрийгөө хэлбэр яг зүгээр гэсэн үг байдаг. Би одоо жишээ нь ингээл Facebook ч юм уу пэйж ашиглахын тулд яг пэйж бол би уран бүтээл талаас ашигладаг те. Facebook гэх юм бол яг одоо юу гэдэг амьдралынхаа те залуучуудаа ч гэсэн бас нэг намайг дагдаг ч гэдэм үү те найз улсын Facebook нүүр хуудсын залуучууд бас зөвлөгөө өмөр санагдаад байдаг байхгүй. Тэгээд за ядаж л те ажлын 5 өдөр нь ажиллаа хийгээд хагасаа бүтэнсээ өдрийнхөө айл нэг өдөр за бүр байлах нэг өдөр заавал гэрээ бүлэхэнтэй цаг өнгөрүүлээрэ гэдэг ч юм уу те. Тиймэрхүү пост мост оруулах маш дуртай. Тэн дээрээс гисэн дараа нь тэнд явж байгаа таарангууд би нэр ингээд та хоёрыг харж байгаа ингээд баян гэр бүлдээ ингэж цаг заваа зарцуулдаг болсон ч гэдэг юм уу те. Үлгэр жишээ асуудаг гэж би ойлгоод байна шүү. Тэгээд юу нэг гэж бас үздэг яг үнэндээ бас яг юу гэдэг нэг ахт үлгэр жишээлээд ахтай явах та аль болохоор л нөгөө залуу хүмүүстэй ч гэдэм үү найз нөхдөдөө битгийг одоо юу гэдэг фэйсбүүкээр байнга одоо орж үздэг хүмүүс юм тэндээ л бас нэг гоё сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд бас хичээдэг гэх юм уу та тийм би ч чадж байгаа гэж би бодож байгаа шүү. За тэгээд эхнэр юуны орд юм бэ? Ордон зүгээр жилэн биш. Манай эхнэр үү? Тий. Ном. Номын ордны хугацаанд мэдэхгүй юм. Ер нь нэгэд хоёр бол хоёул яг карьерт явж байгаа залууч шүү дээ. Нэгэн зүг хамтлаг бол үнэхээр ингээд хүн болгон ингээд сонсдог, дуун сонсдог гэж хэсэг бол алга болцсон да. Тэр талаар хоёул эргээд байгаа нь ярина. Тэгээд эхнэр гинт карьер нь айхтар өссөн тий. Гинт хийсдэг хүн болгон мэддэг болоод энэ хүүхэн ч өстой мунд нөхөрлөгч юм байна гэл. Тэгэл өөрөө ч гэсэн ингээд нэг бэлэг гээл юм хийгээл сошиал медиагаар хийгээл те. Тэнгүүт залуусын нэг хандлага байна л да. Од заяагийн нөхөр заяа ч юм уу те. Нэгэн зүгтийн заяа. Эсвэл зарим хүн нэгэн зүгтийн заяагийн эхнэр од заяа гэж ярьдаг. Магадгүй од заяагийн нөхөр заяа гэж ярил чи имзэглэх үү? Үгүй шүү дээ. Тэгд зөндөл тэгдэж шүү дээ. Од заяагийн одоо юу гэдэг заяагийн эхнэр ч гэж ярьдаг те. Од заяагийн нөхрөн заяа гэж яддаг юм уу те. Тэрэн дээр надад бол зөндөл тийм юм дэрж яачласан шүү дээ. Карьер нь хоёрын карьер одоо зүгээр яг ингээ харахад хинийх нь илүү яваад байна. Энэ бол яг л гэр бүлч гэсэн бас мэдээж хувь хүний яг карьер. Би бол нэгд бол би ингэж бод. Ерөөс их нэртэйгээ юу гэдэг ингээд миний ихнэр надаа ингээл юу гэдэг те. Одоо хүмүүсэнд айхтар хүмүүс пэйж нь фэйсбүүк надаас илүү дагч магчдаг. Тийм хүмүүс байна уу? Цаан чи гэр бүл дотор. Гэр бүл дотгоо тэдрийг ярина уу? Тэ ганц одоо пими уугаад ингээ найз нөхдөд суух тийм ярьдаг хүмүүс байна цааш. Зүгээр миний хувьд бол би нэгт ихнэртэй маш их хайртай. Миний ихнэр сайн явжлаа би сайн юм. Би сайн юм бол миний ихнэр сайн юм гэсэн битээр бол бие нэгэ дэмждэг.
алдаа дутагдал байх юм бол би эхнэрийн ажилд нэг ч оролцдоггүй баг. За ерөнхийдөө яг нөгөө анзаарж одоо бэлгийн нэвтрүүлгийг би үздэг те. Үзэх юм бол жоохон энэ дээр нь сайн байвал сайшаа. За энэ дээр жоохон байвал ингэж хилдэг ч юм уу те. Гэртээ очиод цагийн үрдийг ухрааж үздэг ч гэдэм үү. Хамцагт бол үзэж амжихгүй байхад үздэг ч юм уу. За зөвлөгөө талаас өгдөг. Миний одоо клипэн дээр ч юм уу ямар нэг уран бүтээл дээр бол эхнэр маань бүр би одоо өөр охинтой дүр үүсгээд явж байхад яг камерны артталт зогсоол. За ингүүл гоё юм шүү, тэгвэл гоё юм шүү гэж битэр яг би тэнгүү зарим хүмүүс. Тийм зарим хүмүүс тийм хамгийн нийт нэг гэдэг байхгүй. Паг гэжсэн аа. Гүр чаав одоо ингээд өөр охинтой клипэн тоглох чинь эхнэр чи одоо ууралж харддаг юм гэсэн юм амар хэрдэг байхгүй. Тэгээд би гэсэн гайхал. Тэр бол битэр энэ ажил шүү дээ тийм ээ. Мэдээж одоо камергүүгээр одоо юу гэдэг хүний нууц амраг гэдэг бол чинь болохгүй зүйл дээ. Зүгээр чи ажиллаа хийж явж байгаа хий нэгэ харж байгаа тохиолдол бол харин ч бүр маань ахна чи бүр өшөөгөө ингэ дараа нь ингээд сонь бие биенээс эцсийн дүрмөр ингэчих юм бол дараа нь клип үзээд муухай харагдаж штэ. Тэрний онд бүр задгаа те гэсэн ингээд байгдаг чинь. Найз зөө ингэж бодоод байхгүй хилэнцэн ордохыг би мэдээд байгаа. Хүний доор орох айгуу дурггүй те. Тэг учраас яг зөв би одцгийн нөхөр заяа гэж хэлж байгаад чамд эмзэг тусах болов л гэж найз нь бодсон. Гүүг миний хайрч мундаг явж байгаа бол хүн яаж дуудана тэргээр би бол хүлээж аваа. Миний ихнэр ч тэгэж хүлээж аваа. Би бол тэн дээр бол 100% бат. 99% биш 100% бат. За үнэхээр гоё гэр бүлээ. Тэгээд би бас ингэ баган шүдэ өвтэй ирсэн гэр бүлийн баган клип ингээл харж байгаад ингээл өөр бүсгүйтэй ингээл хамт ингээл тэмрэлдээл ингээл зогсож байгаа те. Яг заяад юу гэж боддог бол гэл хүн болгонд гэж боддог байх л та. Мэдээж яг хамт байдаг юм байна, ханддаг юм байна, тусалдаг юм байна. Энэ бол бас нэгт олон жил хамт байсан. Энэ баг нь би яг хэлээд байгаа. Та хоёрыг бол би яг амьдралыг ингэж хоёр талаас нь зэрэг босгож иж ингэж тогтно шүү дээ, тэ. Магадгүй нэг нь ингэж хичээсэн бол ингэж унах ч юм уу, ийм зүйл байдаг. Тэгээд хоёрыг би яг тэгсэн гэж би хардаг. Тэгээд хоёр ч гэсэн өөрсөө амьдрал чинь ингэж бүх юм дээр нээлттэй байдаг учраас би хэлж байгаа шүү хөө. За тэгээд нэгэн зөв хамтлагийн тухай хоёлоо жоохон ярий. Нэгэн зөв хамтлаг яг анх хэдэн онд байгуулагдчихсан юм. Заяач ахлагч нь үстэй. Гү би ахлагч шүү дээ. Хүмүүс тэгэлтэй. Чамаг ахлагч чинь чиний аргагүй нэг фейс нь царайлаг болгоод байдаг. Гү. Яг уу нөгөө манай хамтлагийн ахлагч нь дуулга гэдэг манай махлагтаа залбирсан. Дуулга маань. Тэгээд анх үүсгэн байгуулсан. Тэгээд соёл урлагийн сургуулийн эстрад дуулгаачийн нэг ангийн 4 залуу нэгдээд тэгээд нэгэн зөвхөн хамтлагийг бүтээгээд 2006 онд анхны бороо гэдэг. Хэдэн хүсэлээ 6 онд. 6 онд чинь бид чинь юу вэ? 3 дугаар курс зөрөгтэй л эхэлсэн байна тий. Тийм наан өмнө нь бол тэгэл нэг чи дуулга дээр байсан л өөр нэр мэр хамтлагд байж байгаа л. Тэгэл яг би нэг нь олон гэдэг шиг болол тэгэл. Эхнийхэн дуу эхлээд бид чинь соёл урлагийн сургуулийн оюутнууд тэгээд тавьчихсан байхгүй. Тэгсэн чи нөгөө хайр хилээ дуу маань төрүүлж мөрлөө тавьчихж яалч нэр хэрэг болт юм байна тий. Тэгээд нэгэн зүгт гэдэг нэрэндээ дуртай яг гадаад нэр янз янзын нэр л үүжсэн л та. Гэхдээ намайг бол одоо яг хүмүүс дуудахаар нэгэн зүгтийн зай гэж зайлшгүй салшгүй холбоотой явдаг. Тий. Нэгэн зүгт хамтлаг бол нэг хэсэг үнэхээр шоугуулсан тий. Яг хэдэн оноос хэдэн оны хооронд 2006-аас ерөнхийдөө бол 9 оны хооронд 8 оны хооронд бол 2 жил бол ерөөсөө шоугуулсан юм тий. Хайр хилээ эндөнгөө гэлтэй бид яг 10-аас ингээл гаргал явцсан. Тэгээ 11 онд яг бид тэр анхныхаа тоглолтыг тавьж исэн. Тэгээд хэдэн онд ер нь уран бүтээл гаргахаа боллоо. Тэгээ ерөнхийдөө бол 12 оноос хойш тус тусынхаа мэдээж одоо өөр хүүхдтэй болцгоосон. Хамтлаг гэдэг бол миний хувьд бол яг мэдээж маш сайн одоо миний хувьд ч тийм яг одоо залуу насны ирч хүчээр явдаг зүйл гэж би бас бодож байгаа. Тэгээд үнэхээр ажил болоод тэгээд явна гэх юм бол одоо аль бисны менежер гэдэг ингээд бүх юмтай байж штэ ингээд явдаг. Тэгэхгүй бол яг залуу насныхаа юу гэдэг эхнэр хүүхэд байхгүй гэр бүлээ босоогүй зүгээр ингээд гоё те алаад гээ гэсэн юм дээр явж байгаа бол хамтлаг бол маш гоё. Миний хамгийн одоо яг дурсгалтай би одоо хид наслах хамгийн одоо тултал наслаа гэж бодоход би эргээд харахад бол хамгийн гоё зүйл маань нэгэн зүгт хамтлаг байх гэж би бодно. Яг тэгвэл яг миний нөгөө 17 8 настай те 8 20 настай үе нэг чинь гингдэг үед л байсан дурсамж тэр чигээр л явж байгаа байхгүй. Яг нөгөө нэг эд уран бүтээл гаргаж явж хагаад
их нэртэйгээ танилцсан тий. Тэгээд яг зөвөр ингээл залуучууд нэг ийм болтой залуучууд их байд юм бэл. Яг одоо магадгүй яг од болох залуучууд бол ховор тий бас чадахгүй. Чи чадсан байсан нэгэн зүгтийн заяа гэж мэддэг. Чи ч юм бас ингээд фейсээрээ хүмүүсийг бас мэдүүлээд өгдөг гэсэн баггүй. Тэгээд яг тэр үед ингээл магадгүй озэд танилцааг байсан бол их олон бүсгүүтэй л учрах байсан баг тий. Их олон бүсгүүтэй ч учирч ийсэн баг. За тийм үү. Учирч явсан баг тий. Тэгээд яг мэдээж хүүхдлэмч шохорхол байж тээ 10 жилээс ахуулаад нөгөө ингээ охин мохин таалагддаг ч юм уу гэдэг юм уу тий. Тэгэл уулзчихсан. Тий уулзаад танилцаал хонохгүй. Хонохгүй. Од чинь бүх юм чамд нээлттэй байна шүү дээ. Тэр чи тэгэл бивүн тим Монголд одоо яахтар од гэж юм. Тэгэл тэр үед бол залуучууд бол үнэхээр бүгд мэддэг бол яалч бидний тэр одоо бид нар од гэхээр дэлхийн дээр хардаг хүнийг од гэдгийг мэддэг бол би бол ингэж боддоо шүү дээ. Одоо Монголын одоо олон хүн таньдаг хүнийг олонний танил гэх хэрэгтэй юм болов уу тий. Тэр үед бид нар мэдэхгүй. Үнэхээр мэддэггүй байсан. Зүгээр од гэж ярьдаг. Хүн болгол тэрэндээ итгэсэн байсан баг. Тийм тэгэл яах вэ мэдээж үргээгүй гэж нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Бараг эхнэрээ нууцсан ч хүмүүс байдаг тий. Эхнэргөө гэж. Тэгэхгүй яагаад гэсэн нөгөө фэнүүд нь болчихно гэдэг тийм хүмүүс байд юм лээ тий. За хин гэж насгаа. Би бол дөрөөс тийм нуудгүй. Мэдээж би ингээд их нэртэйгээ уучлахаас өмнө хүмүүстэй үерхсэн тий. Шохоорхсон зүйл бол байгаа шүү дээ. Тэгэл тэр дундаасаа хүмүүс тэгжээч хүн одоо хүмүүсийн зан чанар гэдэг эмхтэн хүний гэдгийг тий бүр ингээд дотн мэддэг ч юм. Тэгэл амьдралын хань гэдэг бол цаанаас ингээд хайдаг биш ингээд пүркгээл орж ирэл тэгэл суучт юм. Мэдэрсэн. Тий за би л яг тийм нүдтэй ийм өндөртэй охин мохин ч гэдэг юм уу. Тэгж одоо тухайн үед боддог ч юм тэрийг шохоорхол гэдээ явдаг тий. Зүгээр амьдралын хань бол яг бүр цаанаасаа бүр гоёор орж ирсэн. Тэрийг ч яг би мэдэрчээ суучлаа. Тийм тий. Тий мэдэрсэн. Тэгэл энэ ямар ч нэг өөр зүйл бодох сөхөл байдаг. Одоо хэдэн жилдээ болж байгаа лээ. Би ч одоо яг чиний хувьд бол чиний ажил хийхээс санаа зовмор. За. Гэтэ би 5 сар болж байгаа. За. Тэгтээ миний хувьд миний эхнэр гэж би хүндэлдэг учраас миний гэргий гэж би боддог учраас яг нэг 10 жилийн дараа би 10 жил болцсон гэдээ яриад суучин гэдэгтээ би итгэдэг учраас би одоо 5 сар болж байгаа гэсэн би миний эхнэр миний гэргий гэж ярих тур. Зөв. Одоо тэгэл хандлага нь тийм. Тийм. Бүр манай найзуудаас ч гэсэн байна. Жилийн дотор заяа танилцаад хүүхдтэй болоод тэгээд хурмаа хийгээд заяа гадаад зэрэг тэгэл жилдээ гараад байна. Тэгэл суугаад одоо амар сайхан амьдарч байгаа. Тэгээ одоо 2 дахь хүүхэд нь гарцсан. Бүр 2 жилийн дотор ингээд хараг 2 хүүхэдтэй. Тэгээд амьдралаа бүр гоё ингээд цэцэглүүлээд байгаа юмс. Тийм бас хурдан бас байна. Гэтэ би энийг хурдан олохоос зүгээр яг ихэвчлэн одоо яг Монголын судалгаа гэдэг юм байл л дээ. Залуу осуудын хоорондоо одоо гэр бүл болоод салсан одоо судалгаа нь болох юм бол бараг 70% гэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж бие бинийгээ таниагүй мэдээж итгэлцэл гэж юм байна шүү дээ. Одоо хоёр бас бие биендээ итгэх шүү дээ тийм ээ. Би бол эхнэрээ дийдэг шүү дээ. Манай эхнэр ч дийдэг. Би бол юу гэдэг гарах үедээ дуртай үедээ гарна. Найз нөхдөдөө суун. Би эхнэрээ ч гэсэн найз нөхдөд гарна шууд гаргадаг. Гарахгүй хүмүүс байдаг хөхгүй тийм. Хажууд нь 24 сая 48 цагаар дагаж явах юм шиг байнга. Гэтэ бас итгэхээс гадна итгэхгүй байсан ч гэсэн тэр хүндээ итгэлийг нь эргүүлэн олж авах ч юм уу эсвэл үнэхээр ер нь амьдралын бил бол гэж бодож байна. Амьдралын хамгийн одоо юу гэдэг урт насалж байгаа те хамтдаа амьдарч байгаа эмээ өвнөр бол биеиндээ итгэснийг дээр үед бол яах юм бэ? Бүр уцчихгүй байсан шүү дээ те. Уцчих байхгүй. Тэгээд биеиндээ итгүүлэл хөдөө орнотоор тоглолтоор явуулаад сарын дараа ирэхэд эхнэрийн ч юм уу нөхөр нь итгэцээ хоолцоогоо зүгтээ харцал хүлээж л байдаг гэсэн байна. Тэгэхээр одоо бүх юм байгаа те. Бүр итгэхгүй бол тэр нөгөө лайв маяг хийгээл те ингээл хаан сууж байгаа мууж байгаа. Хоцоо яж тэгээд идэм үгүй лайв хий гэдэг юм үгүй. Үгүй шүү дээ. Үгүй юу. Таадлаа бас. Явс нэг итгэлцэл гэдэг хамгийн гоё тэгээд одоо агима хамт хэсэг уран бүтээл гаргасан те. Ганцаар уран бүтээл хийгээд энэ бол одоо яг хэд уран бүтээл. Би одоо 15 оноос уран бүтээл хийсэн. Тэгээд агиматай хэсэг хамтарсан те. Тэгээ агиматай одоо ч хамтарч байгаа. Би тэр одоо 18 онд хамтарсан цомгоо гаргана гэсэн бүр бүх юмаа бэлтцсэн. Хоёр жоо аялын тоглолтоор явдаг уу? Би тэр явна шүү дээ. Явах уу? Явна. Хоёулах нь явах уу? Хоёулахнаа ч явна. Хоёулахнаа л явна. Хоёулахнаач би тэр ингээд хоёр уртаа өрөөнд ингээд энтлийнхэн орон дээр агим энтлийнхэн орон дээр би яв. Одоо эхнэр бол итгэсээр л итгэн битээр бол угаасаа амьдралын найзууд аюу мав дээр. Найз гэдэг чинь Озэж гэсэн мэдэн бид нар одоо Оцоо бид нар агимаг нөхөр Оцоо би ингээд битүүрүү дөрүүлээ суугаад
хамтдаа караокед наяа. Тэг хамтдаа хоолойд нь өдний хоолойд хүүхдүүдээ хамтдаа амралтанд авч тийм найзууд байхгүй. Тэгэхээр яг хүмүүс бол гэдэг л дээ. Гаднаас үзэж байгаа хүмүүс дүгнэлтийг би бас хэлээд байгаа. Хүмүүс тэгж ойлгоод юм шиг бас чинь галар. Тийм. Битэрийн бас ажил авахгүй дээ чинь тий. Ажил хувийн амьдрал хоёроо бас шинэ жил боллоо найзаа. Шинэ жилээр одоо жинхэнэ л манай урлагийнхан чинь машинтай болдог, байртай болдог гэдэг шиг аавын суран бүс таригдахад ээж баярлдаг яадаг гэдэг шиг шинэ жил болгоод уран бүтээлчд баярлдаг тий. Тэгээд Агимат хоёр одоо хамт дуулах уу шинэ жилээр эсвэл найз ганцаараа дуулах уу? Ер нь бол одоо нөгөө 11 сар гараад эхлэх чинь нөгөө хүмүүс чинь нөгөө зохион байгуулалт хүмүүсээс хавлал яриа л тий. Багцдаа оруулна гэл. Яг хуу ганцаар нь гişin дуулуулж гисэн ирж байгаа Агиматад дуулуулж гисэн. Хэдэн найз нь чамайг дуулуулъя. Найз нь арга хэмжээ зохион байгуулж байгаа энэ жил. Тэгвэл хэдээр найздад болж байгаа. Найздаа эхлэхгүй юу хүмүүс хэдээр дуулах уу? Ер нь бол одоо энэ айхтар юу гэдэг тичнээ сайн маяг гэдэг шүү дээ тэр. Хани би тэрийг л тэр одоо сайн сүүн цагаан хөрм гээд хормын тухай хормын одоо сүл дуу те. Авэж миний рෝшинс энийг хов ахаас бүтээр албаасаар бүр аваад тэр дуусан хормоор бол хүмүүс битэрээ зөндөө газар дуулуулсан те. Тэгэхэд нь бол битэр тэдгээл хийсэн тэдэн юунд дуулсан. Энэс юу яагаад штэ. Би яагаад ингэж асууж байгаа юм гэхээр нэг үн хөлсөө хэлэхээр мэдээж эвгүй байгааг би мэдчихэв. Гэхдээ энэ бол мэдээж ажил. Хоёр хүмүүс тэрийг ойлгодог байхгүй. Уран бүтээлчдийг за хэдийг үгүй. Одоо ир. Ингэтийг. Харьцаа муутай байдаг штэ. Тийм учраас эхлээд урьдчилгаа ингээд хэдний одоо 7 өмнө бидний шинж болох гэж байна тий. Ингэж яриад дээрээс нь Агимат хамт уулуулъя гэвэл хэдэн дуу хэдэн төргөө дуулна гэдэг хүмүүс мэдэж яваг. Бас энэ маш олон хүмүүс шинжил зохион байгуулалт хийх гэж байгаа учраас найз нь шинжлэлийн өмнө бас зүгээр хэлүүлж яа гэж утсан. Тийм битэр чинь надад нэг шинжлэлийн дуу хийсэн. Тэгээд ер нь бол шинжлэлийн дуу, хормын дуу ч гэдэг юм уу битэрт бол байх хэрэгтэй юм байна лээ. За ганцаараа соло бүтээл бол бас нэг өөр тустай байх ч гэдэг. Гэхдээ хувь яг хүмүүс хувь одоо юу гэдэг компанитайгаа мэдээж ярина. Мэдээж том компани бахан бол бас нэг өөр хүн хэлнэ. Ер нь бол битээ нэг сая 200 сая төгрөг дуулж байгаа. Дуулж байгаа нэг арга хэмжээнд. Тий, нэг арга хэмжээнд. Гэхдээ нэг л тэр газар очисон бол битээ нэг дуу харамлал хоёр дуугч гарахгүй. Хүмүүс маань гой хүлээж авах юм бол хөөрөө сад болчихын дөрөв дүүш дуулах магадaltaй. Гэхдээ бас нэг битээ нэг одоо юу гэдэг авууштай юм юу вэ гэхээр Агимат тэр гарангуудаа хоёр дуу дуулчтэй. Тэнгүүтээ битээр тус-тусдааны дуулчтэй. Агимат манай Агимат ч бас нэг Lonely Night Night-аас божигнолчтэй. Тэгэл найз нь сүүл уран бүтээлүүдээс дуулал. Ингээд ерөнхийдөө бас хоёр уран бүтээлч болоод нэг уран бүтээлч болоод ингээд гой сумаар хоёр дуулаа бодчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө авж байгаа хүмүүс маань ч их айгуу дуртай байдаг. Тийм нэгэнт л тэнд очиж мөнгөний аваад дуулж байгаа юм чинь тэн дээр бидний чаддаг юм юу юм бэ? Дуулах штэ. Тийм үү. Хөтлөгч бол ингээд 3-4 цаг дуустал байдаг бол та нар ч дуулаад яваад өгч штэ. Битэрт бол тийм амбиц авахгүй нэг амар за гараад одоо дараагийн тоглолт Монголд те дараагийн тоглолт байсан ч тэр дараагийн тоглолтын дээр очивол ахаал 4 муу 5 дууч юм дуулах. Тэгэл та. Найзын ер нь ингээд сүүлийн үед стил имиж их өөрчлөгдөж байна. Үсэн тэр нь ямар гоё. Тийчээс хугаал үссэн шүү. Хизээний цааш ингээд ер нь стил имиж өөрчлөд эхлэв. Ер нь яг би зүгээр ингэж боддог байхгүй. Урлагийн хүн те. Урлагийн хүн болвол бид тэр одоо юу гэдэг залуучуудаасаа бидний хараад ч юм уу те. Одоо урлагийн хүмүүсийг хараад гадаадын одуудыг ч хараад тэрэн шиг болгоос ингээд юу би ч гэсэн одоо жишээ нь гадаадаас хэнийг үлгэр дуурайл аваад ингэдэг ч юм уу. Яг тэрэн шиг бид нар урлагийн хүмүүс бол ил байдаг учраас маш бие маш зөв авч явах хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгэл яг л одоо юу гэдэг ингээл навсагаал яваад ивэл навсагаал яваад штэ. Нас яваад ивэл нас яваалаа штэ. Тэрийг хүн өөртөө хүн арчаатай байх юм бол ер нь бол нас бол тоо гэж л боддог байхгүй. Гэхдээ урлагийн бол айлхоор л өөрөө бие бусдаас арай гой содон хувцч гэдэг юм уу те. Ийм байхаа би зүгээр дотор хичээж явдаг. Одоо ингээл кола байна те, пицца байна. Хям хүний бид мó, кола мó, бүх юм мó, ер нь мó сайн байхгүй. Ер нь өөртөө хэрэг за энэ мó юм чийдэхгүй, энэ юм. Ер нь жоо хүмүүс тэгж чамайг хардаг болт жоохон. Хоол хүнс ямар нэг амьдралдаа хэрэгцээ юм дээр жоохон юм цензуртэй жоохон маягтай байдаг гэж харахаар. Тийм байдгүй. Ер нь би миний хувьд бол амар махсаг. Би бол зүгээр яг үндэл туурай идэх юм бол баг иддэг. Ямар ч гоё дээр вариант талхтаа тий маасл түрхээд нэг оваалт лилсэн сайхар түрхсэн ч би ерөөсөө баг иддэг байхгүй. Тэгээд
махыг бол харин 7 хоногт бол заавал хагасаа бүтэнсээ өдөр бол гэртээ бүр хоньны ч исэн үхрийн ч исэн бүр чамж иддэг. Тэгээд би чи мах цахаа бүр яг одоо юу гэдэг дэлгүүрээс юус авдаггүй. Би бол зүгээр шууд гараад гэрээсээ гараад эхнэр хүүхдээ унтчихад нүглөө гараад нөгөө сарынхан гэдэг юм уу махыг өчөл тэр нөгөө махны зах хүчиж жоогоор гэж зах байдаг шүү дээ. Тэрнээс би очиод би авдаг хүнтэй олцсон. Тэрнийг ихч рүү яриад та тэдэл мах үлчээрээ би очиод ав. Яг гоцоош нэрээд. Махыг бол үнэхээр сайн хэрэгэлдэг иддэг. Орой дэвтэ бас баг иддэг бах тий. Тий орой бол нэг идэхгүй. Өдөр бол яг өглөө босгоход нөгөө мах цахаа чанаал тий. Хүмүүс өнтөх хэстэй мөг. Ер нь бол Монгол хүн махаал идэх хэвчтэй гэж би боддог шүү дээ. Кола мó, кола битүү. Кола бол энэ муу шүү дээ. Хамгийн муу зүйлээ нэг шүү дээ. Тэр нь л тохируулах зүгээр. Тэгтээ амар их мах цаах идсэн тохиолдолд бол араас нөгөө махаа задлахаар ч юм ууж болох болоо. Тэгтээ ингээд хүн нөгөө гой мэдэл те дараа нь кола ууддаг хүмүүс бол хотоод байхгүй тохируулах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг тохируул ер нь тэгээ бараг л хэрэггүй л дээ яаж үзсэн. Би бол найз хүн нэг бодоод байгаа юм байгаа. Ер нь хүн ганц амьдарч байгаа дээр нэг жоохон дуртай юм хэрэглээд тэ тохируулж хэрэглээд байгаасаа гэж үздэг байхгүй. Тэгээд энэ бол бид нар ярилцсаг өндөрлөж байгаа. Тэгээд хоёул дахиад ганц өөрхөн зүйлийн тухай ярилцаад ярилцлага өндөрлөе. Мэдээж хоёрыг одоо заяаг ороход бол маш олон хүмүүс Озэд хоёрын тухай л мэдэж авахыг хүсэж байгаа тийм. Хоёрын мэдээж Озэйг харахад бол их тайван амгалан харагддаг. Уус тийм ч хүн юм шиг байгаа юм. Тэгээд ер нь хэрүүл маргаан хийхэд хилэнцэн ордныхан бол бууж өгөхгүй талдаа шүү дээ. Ер нь бол чи юу яадаг вэ? Шууд буугаад өгчтэй шүү дээ. Тийм. Гүг ерөөс манай хүний хэлээд би өөр нэг төрсөн өдөр дээр лөө миний төрсөн өдөр лөө Озэйгийн төрсөн өдөр лөө боллоо гэхгүй. Тэгээд аль нь боллоо доо. Би одоо нэлээдэн жилийн өмнө. Тэгсэн чинь манай ихнэр босч ирсэн ээ. Би одоо хайртай манай хүний төрсөн өдөр бол таарлаа л да. Маш хайртай маш хайртай гэх ингээл миний хүүгийн эцгийг одоо энэ галуу ерөөлөө гэлжсэн. Би одоо энэ үгийг л ерөөсөн мартдаггүй гэдэг. Одоо чинь Озэйгийн буруу байгаад тэр одоо хэрүүлж юм ямар нэг буруу үүслээ тий. Тэгэнгүүт уг нь Озэй ухамсарлаа ч юм уу надаас тий ингээд одоо уушаараа гэхэд тийм үү. Тэнгүүд би яг зүгээр гэтээр ямар нэг одоо тэрүүд маргааш юм ямар нэг юм үүслээ гэх юм бол ер нь бол 100-ны бараг 100% дээр би дандаа уучлалгүйгаа буугаад өчтөе тэр нь чамраад. Тэгээд хоёр тишээ өрөөмөрөнд ч юм ороод байж байгаа нэг 15 минутын дараа ч юм уу би ороод те тэгтээ би ингэж хийсэн гэж байгаа. Тэрийг би өөрөө бас нэг санахгүй. Хайраа чиний бурууч байсан намайг уучлаарай гэж хийсэн гэж байгаа. Хайраа те чиний бурууч намайг уучлаарай. Тэгтээ яг сайн ингээ үүсгэл чиний өдөөс би одоо хэрэлдээд байсан одоо уучлаарай л гэсэн. Вирус тийм бодож ороогүй зүгээр л хайраа уучлаарай л те ингээл хойл одоо заавал хэрэлдэх шаардлага байхгүй шүү дээ юм уу тийм амьдралд бол хэрүүл маргаан гарна штэ тэр чинь харин ч амьдралыг амар өнгөтэй болгож байгаа салжсэн хугацаагаар үгүй салж олж байгаагүй би тэр ерөөсөө үерхэл жилийн дараа нэг гэрт орсон тэгэхээр 9 жил бараг одоо хамтдаа байж байгаа гэсэн үг байж байгаа тийм цааш 90 жилийн ч болсон юм те 90 хэдэн наслах гэдэг байгаа Ерөөлөр гоё. Тэгж олон жил настай сайхан байдаг. Сайхан байна. Одоо ингээл залуучуудын маань нэвтрүүл явсан сүүлийн асуултыг би асуухаас өмнө дахин ганцхан юм асууч. Одоо залуучуудын ихэнх нь жоохон хар бараан зүйл рүү тэ дээрээс нь Facebook гэдэг жоохон ярьчигтай надад санагдаж эхэлсэн. Их хар бараан мэдээлэлтэй тэ. Тэгээд эндээс ч их ядаргатай стресстэй нервтэй байх шиг байна. Энэ нервээс гарах хамгийн гол гаргалгаа нь юу вэ? Энэ их айхтар нервээс гарах. Би сая нэг телевизийн юу руу орлоо л доо. Нэг нэвтрүүлэгт орсон. Тэгсэн чинь яг л одоо энэ сошиалыг л нэг юм да болиулаад амьд харилцаа үүсгэх гэдэг. Тэгээд тэр нэвтрүүлэгт би нөгөө багуудаа шүүж мөгөөд нэгсэн байхгүй. Тэгсэн чинь нэг ээжтэйгээ одоо хадам ээж юм нэг өөр ээжтэй орно. Тэгээд одоо чи те. Тэгээд их нэртэйгээ ордог ингээд гурлаа ороо суучдаг. Тэгээд тэр юу гэнгүүт за нөхөр чинь хэдэн харьцмарын гутал өмсдөг бай гэж хэллээ тийм үү. Тэнгүүд гуруула бичнэ. Гуруула бичиж байгаа байхгүй. Ээж нь хүртэлтэй. За миний хүү бол 40 харьцмарын гутал өмсдөг. Эхнэр нь 40 харьцмарын гутал өмсдөг тийм. За өөрөө нөгөө нөхөр бол 40 харьцмарын гэж баг гуруула өргөлөө адилхан байх юм бол ингээ 10% шаттай амар хөргөн нэвтрүүлгээс. Тэгээд тэр нэвтрүүлэг нь яах вэ гэхээр амьд харилцаа гэдэг бол бие бинийгээ одоо бол яг үндэ хэлэхэд ингээ Facebook оролдоод те хүүхдэн тэн цаана одоо тоглож идэм юм iPad-аа зургатаач үзэж идэм. Тэгээд ээж аваар бол ерөнхийдөө бол ингээ Facebook гэж юм ухаал
бие бинийгээ таних гэдэг амьд харилцаа байхгүй учраас 32 харьцмаар гутланч мэдэхгүй байх жишээтэй зөндөө барь баг хөвчлэн байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүмүүс бол мундаг байсан. Бид нар бол орой орж ирэл яг цагийн дотор бол эхнэр битээр бол яалтч Facebook ухдаг. Тэгээ уцаа шууд унтраа Wi-Fi хаачдаг гэж байгаа байхгүй. Wi-Fi хагаад юу нэшнэ үздэг зуртаа үздэг. Тэгээ хүүхдтэйгээ цаг өнгөрөөдөг. Битээр бие нэгэн тухай ярилцдаг. Тийм учраас би нөхрөөг 42 хязмаарыг өмсдөг, хэдэн хязмаарыг өмсдөг, ямар хоолн дуртай, хизээ хоол хийсэн, хизээ хамгийн дэлгүүр зүйл орсон би нэвт барыг мэднэ гэж байгаа. 10 асуултанд 7 асуултанд нь зөв хариулт 8 дахь дараа бүдэрч байгаа. Тэгэхээр би Facebook гэдэг бол тийм амар хортой байгаа байхгүй тий. Амьд харилцааг байхгүй. Холыг бүр ингээд амар ойртуулдаг тий. Өөр хил даваад алга болсон хүмүүсийг найз минь амьдрал сайн үү тий. Энэ бол тэр тим юм дээр ашиглаад яг байнга ашиглахгүй хаж ашиг. Тийм ер нь бол одоо тэгэл ялч нийгэм тийм болсон чи хэрэглэх хэрэгтэй. Гэтэл жоохон хэрэглэлтэй гоё гээл хэр бүгдээ ашиглаж би урайлаад та нар угаасаа хийхгүй ч юм мэднэ. Гэтэ яг ганц хүн ч гэсэн ойлгоод авчлаа гэж би бодлоо. 10 хүний нэг нь ойлгож байгаа. Тэгээд хоёулангийн хой нэмэр орчин штэ. Тэгэж л бодож байна. Тэгээд маа нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт байгаа. Зөвүүн гэдэг үгийг бол хүмүүс аль 10 жилийн өмнөөс л ашигладаг. 10 жилийн өмнөөс ч ашигладаг байсан юм байна. Тийм үү? Зөвүүн 20 жилийн өмнө байхгүйсэн. Бараг 20 жил гараг байсан бах уу. Гэтэ яг би яг 20 жилийн өмнөх яг сайн санахгүй байгаа учраас мэдэхгүй л байл. Яг ингээд анзаарч хахад те кино дээр ингээд харж хахад бол ганц хоёр сонсогдчихл байдаг юм. Тэгээд зөвүүн гэдэг үгийг бол одоо бол гоё талаас нь ашигладаг болсон. Эсвэл зарим хүмүүс муу талаас нь ашигладаг те. Тэгээд нэг шин гоё талаас нь ашигладаг бол муу талаас нь эсвэл ашигладаг бол чиний амьдрал дээр хамгийн зөв алхам хамгийн зөв шийдвэр юу байсан бэ гэж асууж байна. Эртний хэлчихгүй. Одоо их бодсон ч бодож байна. Асуухаар гоё үү. За яа дээ. Гэхдээ яа дээ гэж би одоо юу гэдэг. Миний зөвүүн алхам бол юу юм бэ? За ажил төрлөхгүй одоо зөвөр ашиглах юм бол би ханийгаа одоо насан туршийн ханыг зөвүүнээр олж авсан тий. Зөвүүн тий. Зөвүүн клип хийх гэж байгаа тий. Клип нэг байгаа шүү дээ. Байгаа шүү дээ. Оюутнаас ад шаргал гэдэг. Гэтэ нөгөө нэг бид нар өөрсдөө тэр тухайн үед YouTube нэг харах тэр явуудгүйсэн. Тэгэл нэг сони юм жоохон бичлэг муутал байж идэв. Гэтэл тэн дээр нэг миний улаан машин шиг бүгд гарна шүү дээ амьдралаа. Зөвүүн. За YouTube дээр байгаа шүү дээ. Байгаа. Оюутнаас ад шаргал гэсэн. Манайх энэ зөв өсвөсөө ингэж бууж орж даалаа шүү дээ. Тийм зөвүүнээр бас би их нэрийг одоо амьдралынхаа ханыг олж авсан бас миний бас нэг том алхам байсан юм болов. Тэр өдөр би очиагүй ч юм уу те. Нэг бол тэр манай гурван найз одцайг олоогүйсэн бол ч юм уу те. Өөр хүн нэг тоглох байсан бол битээр очихгүй ч гэсэн. Тэгэхээр бүр цаанаасаа юм ингээд бодоол харам сайн. Арай үнсээ нэвтрүүлэг гарахад одзээ бол мах чансан сууж байгаа. Эвгээр мах чансан хүмүүс гурилаар бүчээ хайцсан. Амар өдөр одзээд бол гэдэг дүрлэгэндээ за амар сууж байгаа. Зарим өдөр үнээр кок авч чадлаа. Тэгээд коктой биш. Ер нь бол би ингэж боддоо шүү дээ. Одоо миний найз гэсэн мундаг. Ажлаа мундаг хийдэг тийм үү? За тэгээд хүнийг яг чадж байгаа юмар нь хүмүүс муулах ш. Хүн чинь яг урмын амьд юм байхгүй тий. Би бол хайртай, миний хайрч гэсэн надад би өдөр болго хайртай шүү, мундаг шүү, яаж шүү гэдэг тухай болгонд нь ирч хүч өгдөг. Тийм учраас миний хайрч гэсэн амар ирч хүчтэй байдаг болов гэж боддог шүү дээ. Тийм учраас хин нэгэн заавал урмын үгийг өнөөдөр яг нэвтрүүлгийг үзээд хайрлаарай гэж би манай зай битэр уриалж чинь тэгээд найз өдөө ирсэн баярлаа. За баярлаа. Өрсөнд баярлаа. Тэгээд найз одоо пицца л идэхгүй яг хоол идчихэд ирсэн гэсэн тэгээд ер нь бол фитнесийн багш алуулж шүү. Гурлан бүтээгдэхүүн юм гээл. Одоо колоноос л фитнес хаана вэ? Голц гэдэг. Голц. За голц их олон охины шинээр нэмэгдэж явах бах тий. Өнөөдөр ороод гар шүү. Өнөөдрөөс эхлэв. Тийм олон залуучууд амар гоё юу шүү дээ. Би гоё зүү авч өгдөг. Одоо фитнес бол амар мод болж шүү. Тийм фитнесээр хичээж өөрийгөө эрүүл ингээл яг гоё зайг хэлдэхээр энэ зүйлүүдийг бас тодорхой хэмжээнд бүгд юм шиг юм аа ганц хоёр зүйлийг ч гэсэн ойлгож авсан бахаа гэж найдаж байна. Өнөөдрийн зөв яриа тавтай байсан баярлалаа. Нэвтрүүлгээ YouTube-ээр бол TV To Mongolia гэдэг channel дээрээс үзээрэй. Эсвэл TV To телевизээр бям гараг болгоны орой 22 цаг 30 минутаас гарна. Тэгээд дараагийн дугаарт түр баяртай үзэгч. Баярлалаа.